Өнөөдөр та бүхэндээ Америк нэгдсэн улсын цувралаар орчуулах Maury Troy Travis болон гаднаасаа хэдийнгийн харагддаг John Eric Armstrong-ийн тухай ярьж өгөхөөр бэлдлээ. John Eric Armstrong нь 1973 оны 11-р сарын 23-нд Хойд Каролина мужийн New Bern хотод төрсөн юм. Тэрээр өөрийн эцэг нь өөрийг нь болон ээжийг нь зодож мөн бага наснд нь бэлгийн хүчирхийлүүлж байсан гэж мэдгдсэн байдаг. 1978 онд Армстронгийн дүү Майкл нь 2 сартаа гинтийн нэрийн өхлийн улмаас нас барсан ээж. Майклийн өхлөөс үүдэлтэй гүн гашуудлын улмаас Армстронг амиа орлох оролдлого хийсэн байна. Үүний дараах нь эцэг нь түүнийг хаяж явсан дундаагүй эрэг болж. Армстронг 1989 он хүртэл ямар нэгэн эмчилгээ аваагүй бөгөөд энэ нь сургууль дээр нэг охин түүнийг бэлгийн харилцаанд орохыг шаардаж байснаас болж өөрийгөө угаалгын уран төгссөний улмаас эмчлэх төвчний яг дараа жил нь дүүн өнгөрсөн юм. Үүнээс өөр түүний хүүхэд насанд өөр гоцгой зүйл байгаагүй ч ойр дотныхон хүмүүсийн хэлснээр дэндүү дотгошоо сэтгэл хөдлөл багтай бусдад сайн харилцаж чаддгүй байсан гэж. Цаг хугацаа журсан өнгөрч Армстронг 1992 онд Америкийн Техас зэрэгт дэлсэн юм. Түүнтэй нэг өрөөнд байсан зэргүүд түүнийг сэтгэл санаа тогтворгүй юм байсан гэж тодорхойлсон байдаг. Тэрээр 1991 онд анхны охирогч өнөөсөн байж магадгүй гэж үздэг ч энэ нь батлагдаагүй байж. 1992-оос 1999 оны хооронд судлаачид Армстроныг нийт 11 эмэгтэй хөнөөсөн гэж үздэг бөгөөд тэд бүгд бие үнэлэгчд байсан аж. Тэрээр Сиэтл, Хавай, Хонконг, Хойд Каролина, Виржиниа, Таиланд, Сингапур зэрэг газруудад алга үйлцэн гэж мэдүүлсэн байна. Тэрээр 1999 онд Тэнгисийн цэргээс нэр төртөөр хадлагдаж дараа нь Мичиган мужийн Лавиана хот дахь School Park коллежид элсэн орж. Яг нэг жилийн дараа Армстронг Мичиган мужийн Dearborn Heights хотод голоос цогцолсон тухай мэдгдсэний дараа цагдаад байцаагдсан юм. Тэрээр цогцыг олсон үедээ дотор муу гарч гол руу бүлжих гэж оролцсон гэж мэдгдсэн бөгөөд энэ нь Wendy Jordan-ы цогц байсан юм. Гисэн идэж тухай үед Армстронгийг алуурчин гэх ямар ч баталгаа байгаагүй учраас сул тавиа явуулсан аж. 2000 оны 4-р сарын 2-нд Армстронг Дрэнийг жип машин засвуулгасны дараа алхахыг завчсан Дрэн түн рүү нулимс сасруулах цацаж зогтож амьдсан юм. Армстронг энергээс 5 хоногийн дараа Дэв Маркуст бэлгийн харьцаанд орох зорилгоор $40 санал болгож дараа нь боомлж алхахыг оролцсон ч Маркус мөн л зогтож чадсан юм. Зогтсны дараа Маркус цагдаа дандаж Армстронгийн бүх үнэг гэлчилсэн юм. 4 сарын 10-нд цагдаа нар Детройтын бар өмнө дистрикт орших төмөр замын талбайгаас 3 цогц олсон байна. Хохирогчид бүгд бие үнэлэгчд байсан бөгөөд боомлж хөнөөсөн бөгөөд бэлгийн шинжтэй өдөө атгсан байралд орхисон ээж. Тэднийг Robin Brown, Rosemary, Jelly Jean гэж тогтоож. 4 сарын 12-нд Wendy Jordan-ы цогцтой хамт олцсон ДНХ-г нь Армстронгийн ДНХ-тэй таарсан тул түүнийг алхахын эргээр баримжилсан байна. 2001 оны 3-р сард Армстронг Wendy Jordan-ы амийн хүнээс эрэхт 1-р зэргийн хүн амины эрэхт буруутгаж бүх насаар нь 20 хялуунаач. 2001 оны 6 сарын 18-нд тэрээр Kelly Jean, Robbie Brown, Rosemary мөн Monica Jones-ны амийн хүнээс эрэхт нэмж буруутгагдсан байна. Хожим нь тэрээр Brown Belt хууд нарыг бэлгийн шинжтэй барилд өргөсөн шалтгаанаа би үргэлж эргэж ирээд бэлгийн харьцаанд орж чадна гэж бодсон. Тэд үргэлж тэндээ байх болно гэдгийг мэдэж байсан юм тайлбарласан байдаг. За дараагийн хүн бол Maury Troy Travis. Одооноос Maury-г явж Америкийн зурлалд орчин бөгөөд 2000-аас 2002 оны хооронд эмэгтэйчүүдийг томлон боомлж алсан эрхт холбогддог юм. Аллаг үлдэж байхдаа тэрээр зочид буудлын зөвгчээр ажилладаг байсан бөгөөд 1989 оны дээрмийн эргээр Тенсэн аргал захяал эдэлж байжээ. Travis өөрийн бичсэн захидалтаа 17 эмэгтэй хүнээс гэж мэдгдсэн ч зарим өртөгчид 20 хүртэл хүн байж болзошгүй гэж үздэг юм. Тэрээр Миссури мужийн Луис Контрид хоригдж байхдаа 2002 оны 6 сарын 10-нд өөрийгөө дүүжлэн амиа орлсон юм. Дүүний гэрт нэг жилийн хийх явцад хохирогчдыг тамалж алах үйл явцыг харуулсан видео бичлэг олдсон бөгөөд энэ нь түүнийг видео тейп киллер гэж нэрлэх шалтгаан болсон юм. Тэрхүү аимшигт бичлэг дээр Алиса Гринвей болон Бэти Джеймс нарыг хөнөөж буй дүрс бичлэгийг хадгалахад үлдээсэн байна. Алиса Гринвей болон Бэти Джеймс нар 2001 оны 4 сараас 6 сарын хооронд Иллинойс мужид цогцсон олдсон бөгөөд хамгийн сүүлд Миссурид харагдсан гэж үздэг. Энэ иргэн үгээрч тусаагүй 2001 оны 5 дугаар сараас 10 дугаар сарын хүртэл 4 эмэгтэйг тамлан зовоож боомлоо алсан байдаг. Тэдгээр нь Триза Уилсон, Верно Томпсон, Иван Крус, Бренди Биллс нар юм. St. Louis Post-Dispatch нь Уилсны тухай танилцуулга нийтэлсэн дараа Travis нэрийг нууцлсан захидал болон хуурамчаар үссэн газрын зураг илгээсэн аж. Захидлын буцаагыг нь iTroll.com нэртэй боолчлын вебсайт байсан бөгөөд өөр ямар ч таних тэмдэг олдоогүй.
Харин газрын зураг дээр нь Expedia гэх вебсайтаар үүсгэсэн болгон тогтоогдож, улмаар мөрдөн шалгалтаар Travis-тэй холбогдсон илэрч түүнийг баримтлахад хүргэсэн аж. Зэгтэлтэн Travis би бус 7 хүний байршлыг хэлж өгье. Би бодит гэрдгээ нотлохын тулд 17 дахь хүний байршлыг зааврыг энэ түгийн хэмээн дурдсан байдаг. Түүнийг холбооны эрүүгийн гомдлоор баримчилж, Америк нэгдсэн улсын Маршалын адны харайнд байлгаж байхдаа Клейтон дахь Сент Луис дээрх ойрох ангид байрлуулсан юм. Мөрдөн байцаагчид Travis-ийн гэрээс хүн томлох зорилттой өөрөө багж хэрэгслүүд цахилгаан борох, өөрийн гэмт хэрэгтнүүдийн талаарх сонины хуулбарууд мөн хохирогчдыг алах болон хүчрхийлжүүд бичлэгүүдийг олсон байна. Нийтдээ Travis-ийг 12 хүн амны эрэгт холбон тогтоосон бөгөөд 2000 онд алагдсан Mary Shields, 2001 онд алагдсан Cassandra Walker, мөн тухайн үед нэр нь тодорхойгүй байсан 4 эмэгтэй багтдаг байна. 2025 онд тэдгээрийн 3 хохирогчийг Kelly Johnson, Krista Ile, Carl Hempel хэмээн тогтоосон байна. Түүнийг шүүтгэхээс өмнө 2002 оны 6 сарын 10-нд Travis хорих ангийн камертаа өөрийгөө бовлаалсан байдаг. Түүнийг амиа орлох эрсдэлтэй эмээн 15 минут тутам шалгах ёстой амиа оролтоос сэргийлэх хяналт тавьсан байсан ч харгалзагчид дараалал 2 удаагийн шалгалтыг алгасан нь түүнд амиа орлох хангалттай хугацаа олгосон гэж үздэг байна. За энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл дөрөв баяртай.